Энэхүү видео нь газрын нэгдмэл сангийн ангиллал ашиглалт тулгымцсан асуудлуудыг хөндөг болно. Монгол орны газрын ангиллалын хамгийн том хэсэг нь хөдөө аж ахуйн газар бөгөөд нийт нутгийн 85.7% бэлчээрийн газрын үлдсэн хэсэг нь тариалан хадлан болон хөдөө аж ахуйн барилгын онцгой юм. Бусад чухал ангиллалд ойн сан бүхий газар нийт нутгийн 11.6%-ийг эзэлдэг бол усан сан бүхий газар нь 1.3%-ийг эзэлдэг бөгөөд гол мөрөн, нуур, булаг шант зэрэг усны их үүсвэрүүдийг агуулдаг. Хот суурин ба дид бүтц нь нийт нутгийн бага хувийг эзэлдэг. Хот тосгон бусад суурин газар 0.8%-ийг харин зам, шугам, сүлжээний газар 0.6%-ийг эзэлж байна. Улсын тусгай хэрэгцээний газар нь тусгай хамгаалалттай газар нутаг, улсын хилийн зурвас, батлан хамгаалах шинжилгээний талбай багтаадаг. Эдгээр газрууд нь бусад ангиллалтай давхцан бүртгэгддэг. Газар ашиглалтын өнөөгийн байдал нь бэлчээрийн давамгайлттай хэвээр байна. Гэвч хөдөө аж ахуйн газар буурч хот суурьнд хэлэх зэрэг ашиглалтын өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Тулгымцсан асуудлууд нь доройтол цөлжилт, уул уурхай, бохирдол юм. Хөдөө аж ахуйн газар 85.7%, харин хот суурин газар дид бүтц 1.4%-ийг эзлэж байна. Эдгээр ангиллуудын хооронд ямар зөрчил харилцан хамаарал байна вэ? Энэ нь газар ашиглалтын ямар асуудлыг хөндөж байна вэ? Хот суурьнд хэлэх нь хот суурин дид бүтцийг нэмэгдүүлж, бэлчээр газар, хөдөө аж ахуйн газар багасгахад хүрдэг. Энэхүү өөрчлөлт нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Газрын доройтол цөлжилт нь бэлчээрийн талхагдал, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайтай холбоотой. Уул уурхайн ашиглалт нь дундаа нөхөн сэргээлтийн асуудал нь мөн тулгымцсан асуудал юм. Уул уурхай нь усны сан бүхий газрыг бохирдуулж усны хомсдолд хүргэдэг. Мөн ойн огтлолт, хөрсний эвдрэл, биологийн олон янз байдлыг алдагдуулан ойн сан бүхий газарт сөрөг нөлөө үзүүлдэг байна.